Хан улдүүргийн хөдөлмөрийн хэлтэс танилцуулж байна. Хан улдүүргийн хөдөлмөрийн хэлтсэн анх засгийн газрын 2012 оны 9-р сарын 15-ны 36 дугаар тогтоолоор байгуулагдж 2013 оны 2-р сарын 1-ээс албан ёсоор 26 орон тоотоо 3 албатайгаар үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Хан улдүүргийн хөдөлмөрийн хэлтсэн дүүргийн хэмжээнд хөдөлмөр эрхлэлт, мэрэгжлийн боловсрал, сургалт, жижиг дунд үйлдвэрийн талаарх хууль тогтоомжийн хүрээнд иргэдэд хөдөлмөр эрхлэлтийн болон бусад төрлийн үйлчилгээг хөнгөн шуурхай, хүртээмжтэй хүргэх, зохион байгуулах, хяналт тавих чиглэлийг хэрэгжүүлдэг юм. Хан улдүүргийн хөдөлмөрийн хэлтсийн үйл ажиллагааны зорилго, чиглэл. Хан улдүүргийн хөдөлмөрийн хэлтсийн үйл ажиллагааны зорилго нь хөдөлмөр эрхлэлт, мэрэгжлийн боловсрал, сургалт, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих замаар дүүргийн нутаг дэвсгэрт бий болох шинэ ажлын байрыг дэмжих, ажлын байрыг хадгалах үйлчилгээг иргэн аж ахуй нэгж байгууллагад чанартай, төргөн шуурхай, хүртээмжтэй хүргэх, тэгш боломжийг бүрдүүлэхэд чиглэн иргэдийг ажилтай, орлоготой болгоход дэмжлэг үзүүлдэг юм. Хан улдүүргийн хөдөлмөрийн хэлтсийн эрх үүрэг. Хан улдүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд шинээр бий болж байгаа болон сул чөлөөтэй байгаа ажлын байрны талаарх мэдээллийг ажил олгогч байгууллагаас үн төлбөргүй гаргуулan авч үнэн бодит мэдээллийг иргэдэд түгээнэ. Хөдөлмөрийн хэлтсийн удирдлага. Хан улдүүргийн хөдөлмөрийн хэлтсийн үйл ажиллагааны зардлыг улсын төсвөөс санхүүжүүлэх бөгөөд энэ хэлтсэн төрийн сан банкнд үйл ажиллагааны санхүүжилтийн болон хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэд сангийн харилцан данстай байна. Хөдөлмөрийн хэлтсэн хөдөлмөрийн сайдын баталсан төсөв, бүтэц, зохион байгуулалт, орон тооны хүрээнд үйл ажиллагаагаа явуулж энэхүү ажлын хэрэгжилтийг хөдөлмөрийн яам, засаг даргад тайлагнаж мэдээллээр хангана. Хан улдүүргийн хөдөлмөрийн хэлтсэн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, мөн мэрэгжлийн боловсрал, сургалтын тухай, жижиг дунд үйлдвэрлэлийн тухай хууль тогтоомжуудыг хан улдүүрэгт хэрэгжүүлэхэд засаг даргын тамгын газар, төрийн болон төрийн бус байгууллагын дэмжлэг тусалцаа авч хамтран ажилладаг юм. Монгол Улсын хөдөлмөрийн сайдын 2014 оны 1-р сарын 20-ны өдрийн 12 дугаар тушаалаар хөдөлмөрийн хэлтсийн бүтэц орон тооны өөрчлөлтөөр хан улдүүргийн 16 хороонд хөдөлмөрийн асуудал хариуцсан мэрэгжилтэнтэй болсноор иргэдэд үйлчилгээгээ илүү ойртуулан ажиллаж байна. Манай хаан улдүүрэг 16 хороотой хороо тус бүр дээр хөдөлмөрийн асуудал хариуцсан мэрэгжилтэнтэй болсноор манай хөдөлмөрийн салбарын үйл ажиллагаа иргэдэд илүү ойр болж өгсөн. Хан улдүүргийн хөдөлмөрийн хэлтсэн эдгээр ажлуудыг зохион байгуулахаас гадна цахим биржийг 14 хороо, иргэдэд үйлчлэх төв байранд байрлах, хөдөлмөрийн хэлтэст байрлуулан тухайн салбарын мэдээллийг иргэдэд төргөн шуурхай хүргэж байна. Хан улдүүргийн хөдөлмөрийн хэлтсэн энэ онд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих эзэнтэй Монгол хөтөлбөр, хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөр, хөдөлмөртэй бэлтгэх хөтөлбөр, 40-оос дээш насны иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, аж ахуй эрхлэлтийг хөгжүүлэх хөтөлбөр, үндэсний мэрэгжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр, ахмад мэрэгжилтний зөвлөх үйлчилгээ төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. Өнгөрсөн онд хан улдүүргийн хөдөлмөрийн хэлтэс иргэдэд зориулсан 50 гаруй өдөрлөг уулзалтыг зохион байгуулж 5,000 орчим иргэнд мэдээлэл зөвлөгөө хүргэж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжин хөгжлийн бэрхшээлтэй 80 иргэнд 70 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгосноор 82 ажлын байрыг шинээр бий болгосноор тэдний орлогыг нэмэгдүүлж ажилласнаас гадна хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр 6 төслийг амжилттай хэрэгжүүлсэн байна. Энэ онд шинээр хэрэгжиж байгаа хөтөлбөрүүдийг иргэдэд улам ойртуулж, улс орны хөгжил дэвшлийн түүчээ болох зорилготой хан улдүүргийн хөдөлмөрийн хэлтсийн хамт олон сэтгэл нэгдэн ажиллаж байна. Сонго, итэг, хөдөлмөрлөл. Хан улдүүргийн хөдөлмөрийн хэлтэс.